Онлайн үзэгчтэй, маркетинг сонирхогчдоо за тэгэхээр энэ удаагийн маркетингийн 3 минут сурал хичээлийнхээ дугаараар бид нэр хэрэглэгчид төвлөрсөн компани талаар ярих гэж байна. За энэ маань 3 минутанд багтахгүй учраас 2 сурал болж хуваагдах болно. За тэгэхээр хэрэглэгчид төвлөрсөн компани яагаад компаниуд үйл ажиллагаанд биш хэрэглэгчид төвлөрөх болсон бэ гэдэг талаар яриагаа эхлэе. За тэгэхээр хэрэглэгчид төвлөрсөн компани хамгийн тод жишээ бол одоо Amazon компани байдаг хэрэглэгчийг салахгүй дагаж одоо тухайн санал болгосон бүтээгдэхүүний араас авсан бараатай холбоотой барааг санал болгож чаддаг хэрэглэгчийг үнэхээр сайн мэдэрч чаддаг ийм компани байдаг. За инхээр хэрэглэгчид төвлөрсөн компани ба үйл ажиллагаанд төвлөрсөн компани ялгаа 1. За нэгдүгээр ялгаа бол ажилчдын эрх мэдэл. За тэгэхээр хэрэглэгчид төвлөрсөн компанийн хувьд болохоор ажилчдын эрх мэдэл нь яг үхээр илүү дүрм журамд заагдахаас илүү хязгааруудаар хангаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл ингэж үүнээс цааш бол дэшигээ шийдэгдэн үүнээс цааш бол чи шийдэгдэн ч гэдэг юм ийм лимитүүдтэй. Нөөчлөл нөгөө үйл ажиллагаанд төвлөрсөн компаниуд болохоор яг баг ихэн үйлдвэрлэл нь менежерийн зөвшөөрлөөр яваад байдаг. Энэ юун дээр харагддаг вэхэр жишээлбэл одоо дэлгүүр дээр нэг хүн бараа аваад нөгөөтгөн сэтгэл ханамжгүй байна. Одоо эн чинь тэгчлээ гэхэд тэрийг дэлгүүрийн худалдагч нь тэндээ ингээ солиод өгчих хэмжээний эрх мэдэлтэй байгаа компаниуд бол ажилчдын эрх мэдэл нь ажилчид дээр илүү өндөр байгаа учраас хэрэглэгчид төвлөрсөн компани болж чадчихна. Нөгөөх нь бол яаж ийм вэ? Тэгэл нэг хэрэглэгчнийг юм яриад ирэхээр менежертэй ярин захиралтай ярин нэг нөгөө хэрэглэгчээ төвөг удаагаад байдаг ийм л асуудал байна. За хоёр дахь ялгаа ажилтныг ажилд авах. За ажилд авахдаа ерөнхийдөө хэрэглэгчид төвлөрсөн компани бол илүү харилцааны ур чадвар, сэтгэн бодох чадвар, ажлын хандлага гэдэг юмнуудыг хардаг. Ялангуяа одоо дэлхийн том компаниуд бүгд ийшээгээ хандсан байж байгаа. Үйл ажиллагаанд төвлөрсөн компаниуд яадаг вэ? Илүү техникийн ур чадварт нь анхаарал өгч хүн ажилтан сонгож шалгаруулж авдаг. Тэгэхээр ажилтан сонгож авахтаа хүртэл ажилтны техникийн биш харилцааны ур чадвар дээр анхаарах нь. За гуравт нь мэдээж хэрэг сургалтын бодлого нь одоо үүнийгээ дагаад бас өөр бол явчихдаг байна. Өөрөлдвөл харилцагчийн төлөө хүнийг бэлдэнэ гэдэг бол хүний төлөө хүн гэсэн үг. Тэгэхээр хүний төлөө хүн гэдэг бол хүнийг татаж чаддаг, харилцаж чаддаг хүн байх ёстой. Тэгэхээр ажилчдаа илүү харилцааны ур чадвар, хандлагын чиглэлээр сургалтанд хамруулдаг бол нөгөө үйл ажиллагаанд төвлөрсөн компаниуд маань илүү техникийн ур чадвар олох тал дээр төвлөрч сургалтын бодлого хэрэгжиж ийм ялгаатай. Тийм учраас хэрэглэгчид төвлөрсөн компани болёо гэвэл ажилчдынхаа эрх мэдлийг нэмэгдүүл, за тэдний техникийн ур чадвараас илүү хандлага, харилцааны ур чадварт илүү анхаарч ажиллах шаардлагатай болсон. Ингээд компанитай хэрэглэгчид төвлөрсөн компани болж бизнест нь өргөжин дэвжих болтугай. Таны бизнест амжилт хүсье.